Үзэгчдээ City News мэдээллийн хөтөлбөр тодруулга болон арга үргэлжлэн та бүхэнд хүрч байна. За бидний удаад авто тээврийн үндэсний төвийн хөтөлбөрийн удирдлагын хэлтсийн дарга Айдостой та бүхнийг үзүүлж байна. Танд өнөөдрийн мэдээг хүргэе. Сайн байна уу? Тэгэхээр өнгөрч нэгд өдөр буюу 11-р сарын 6-ны өдөр орсон бас их хэмжээний цасны улмаас ерөнхийдөө бол нийслэл Улаанбаатар хотод орон нутгийг чиглэсэн зам давааны нөхцөл байдал за одоо түүнээс хойш бас тодорхой хэмжээний хугацаа өнгөрчлөө. Одоо яг өнөөдрийн байдлаар бас зам давааны нөхцөл байдал ямар байгаа талаар үзэгчтэй бас бицэн мэдээлэл хүргэж. За дөнгөж сая авсан мэдээгээр бол одоо хойд чиглэлд буюу энэ дархан Эрдэнэтийн чиглэлд бол явган шуургатай 124-ийн даваа гэдэг энэ бол ус тодорхой хэмжээгээр халтургаа болгоо үүссэн байдалтай байгаа. За баруун чиглэлд бол Өвөр хангай аймгийн Шартын даваа бас нэлээд халтургаатай байна гэсэн мэдээлэлтэй байгаа. За урагшаа болон зүүн тийшээ өмнө говь дунд говийн чиглэлд бол нэлээд хүчтэй цасан шуургатай байна. Яг одоогийн байдлаар бол хаагдсан боогдсон зам даваа бол байхгүй байгаа. Ерөнхийдөө одоо жишээ нь анзаарч байхад мэдээллүүдээс харахад баруун тишээ чиглэсэн хөдөлгөөн их байна, зүүн тишээ чиглэсэн хөдөлгөөн их байна. Нөгөө төгөр бас яг энэ чиглэсэн хөдөлгөөнүүдээс зам даваанд одоо ямар нэгэн ослог гэмтэл гарсан тийм тохиолдол мэдээлэл байна. За одоогор бол ямар нэгэн осон саатал гарсан бол мэдээлэл байхгүй. За ер нь бол хоёр талаасаа гэхээс илүү одоо манайхаас автотеврийн үндэсний төвдөө гэрээтэй аж ахуйн нэгжийн бол 350-аас 450 орчим тээврэгсэл бол өдөр Улаанбаатар хотыг чиглэн болон Улаанбаатар хотоос одоо орон нутг руу чиглэсэн юм хөдөлгөөн бол тогтмол явдаг. Ээгүүр нэг 5,000-аас 6,000 орчим зорчигч бол өдөр бүхэн зорчиж байгаа гэж байгаа. Тэгэхээр ер нь одоо жишээ нь Өвөр хангайн чиглэлийн зам хаагдах юм бол цаашаага бол Баян хонгор, Говьлтай, Ховд, Баян үлгээгүүд бас нэлээд хэдэн аймгийн чиглэлийн зам бас хаагдах учраас наан хаагдлаа гэдэг чинь цаанаа байгаа бүх аймагуудын зам бас давхар хаагдана гэсэн үг л дээ. Тэр яг одоогор бол яг бүр хаагдчихсан боогдчихсан бол байхгүй. Манай одоо энэ хөдөлгөөний удирдлагын төв, хяналтын төв бол орон нутагт хадзаанууд, зам тээврийн хөгжлийн төв, замын цагдаагийн алба онцгой байдалд бол байнга хамтарч ажиллаж мэдээлэл солилцож тухайн өртнөөс яралт арга хэмжээ авч ажиллаж байгаа. Мэдээллийн хэрэгслүүдээр өмнө говь аймаг руу урагшаа чиглэсэн замыг бас хаагдсан байна гэсэн тийм мэдээлэл яваадсан. Энэ тэгэхээр үгүй одоогор бол ямар ч зам хаагдаагүй байгаа. Магадгүй оройдоо ч юм уу, үүрээр ч юм уу шөндөө одоо нөхцөл байдал хүндрэх юм бол тухайн орон нутагт одоо засаг даргын шийдвэр орон нутагт онцгой комисс эсвэл улсын онцгой комиссийн санал болгосноор зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар бол хаадаг байгаа. Одоохондоо бол ямар нэгэн байдлаар зам хаах хэмжээнд бол хүрээгүй. Эх өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг авсан байгаа. Аль аль чиглэлд бас одоо цасан шуургач гэх юм уу цаг агаарын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа юм шиг ажиглагдаж байна. Ер нь бол нийт нутгаар бол застай байгаа. Тэгэд тухайд одоо явган шуураад ч юм уу эсвэл одоо тухайн замынхаа нөхцөл байдлаас хамаарат заримдаа даваагүй байна. Гөлөөнтэй болчдөг. Өдөртөө гайгүй байлаа гэд оройдоо одоо мөстөө төлдөөд гөлөөнтэй байгаа тохиолдолд тээвэр хэрэгслүүд одоо даваагаад авч чадахгүй тохиолдол бас гардаг. Яг одоогор бол нэг айхтар шуурах тийм төлөв бол бага байна. Гэтэл ер нь иргэдэг бол онцгийн шаардлагагүй бол ер нь орон нутагт бол зорчихгүй байхыг бол уриалж байгаа. За зорчлоо гэхэд бол автотеврийн үндэсний төвдөө гэрээтэй энэ албан ёсны тээвэр хэрэгслэр зорчихыг бас санал болгож байгаа. Яагаад гэвэл ямар нэгэн байдлаар одоо цасанд боогдоод ч юм уу цагаараа нөхцөл байдлаас үүсээд энэ хүндрэл үүсээд самд боогдох юм бол одоо галт эрэгтэй чиглэлт бол галт эргийн чиглэлт бол одоо галт эргэж шилжүүл суулгах боломжтой. Эсвэл тухайн нэг сум суурин газар одоо байршуулж зорчигчдыг бол хоол унд болон одоо байрлах байраар нь хангах үүрэг хүлээсэн байгаа аж ахуйн нэгжүүд дээр нь даатгалтаач гэдэг юм уу. Ер нь бол илүү их даваа талтай одоо хуурай зорчиж байгаа юм уу эсвэл хууль бус тээвэрлэлд эрхэлж байгаа энэ жолооч нарын хувьд бол яг ийм нөхцөл байдалд одоо маш их хүндрэл үүсгэлтэй. Заримдаа одоо хяналт шалгалт гараад зам даваагүй хаацсан байхад одоо маршрутын бус юм уу баталгаагүй замаар тойрч явж байгаа цасан суудаг. Ингээд хөллөө одоо ингээд машин тэрэг эвдэрлээ гэдэг асуудал бол цөөнгөө гардаг. Одоогийн байдлаар тийм асуудал гарсан уу? Одоогор бол гараагүй. Ер нь бол жилийн ингээд зам даваагүй хаагдах үед иймэрхүү асуудал бол цөөнгөө гардаг. Одоо жишээ нь орон нутгийг чиглэж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нар за тэр чиглэлд цаг агаарын нөхцөл байдал зам давааны нөхцөл байдал ийм байна гэдэг мэдээллийг автотеврийн үндэсний төвөөс хэрхэн яаж өгч байгаа? За ер нь бол манайх 24 цагийн бол хяналтын мэргэжлүүд ажиллаж байгаа. Тогтмол ажилладаг. За тухайн сум суурин газарт одоо зогссон үед тээврийн хэрэгслийг жолоож байгаа жолооч нартай болон одоо орон нутагт ажиллаж байгаа манай автотеврийн
салбарын ажилтнууд, мэрэгчлэнүүдтэй бол бид нар тогтмол холбоотой ажиллаж байгаа. Тухайн чиглэлд явж байгаа жолооч нар ч гэсэн мэдээлэл байнга авдаг. Нөгөө талаас бас яг нөгөө тээврийн хэрэгслийн жолооч нар маань тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс үүдээд бас осолт хүртэх тохиолдол байдаг байна. Тэгэхээр магадгүй бас яг бид нэрлсэн үзэл сууж байгаа үзэгчтэй зорилгод сэрэмжлүүлэхийг. За сэрэмжлүүлгийн үүднээс хэлэхэд бол сая бас би дахиад хэлсэн одоо бас дахиад хэлье. Автотээврийн үндэсний төвтэй гэрээтэй аж ахуйн нэгжийн тээвэр өргөслөд бол жилдээ 4 удаа одоо техникийн хяналт буюу одоо бидний хэл занчнаар онцлогоонд ордог. Зүгээр жирийн энгийн иргэд бол одоо 1 удаа л ордог шүү дээ. Тэгээд бид нар бол жилдээ 4 удаа ордог. Мөн тухайн одоо тээвэрлэлтэнд гарахын өмнө одоо техникийн бүрэн бүтээн байдлыг бол байнга шалгаж гаргадаг байгаа. Тэгэхээр ер нь бол иргэдийг бол ер нь гарахтаа баталгаатай найдвартай тээвэр хэрэгсэл суугаараа эсвэл хуваараа гарч байгаа тохиолдолд техникийн бүрэн бүтээн байдлыг сайдар хангах хэрэгтэй. Дугуй ялангуяа одоо энэ өвлийн дугуйгаа солиогүй, өвлийн дугуй тавиагүй ийм иргэд бас цөөнгүй байдаг. Энд бас их онцгой анхаараарай гэж хэлж байна. За мэдээлэл өгсөн танд баярлалаа. Сэтэнэс мэдээлэл хөтөлбөрийг үзэж байгаа бүхэнд автотээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Мангай Айдус за зам тээврийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэлээ. Сэтэнэс мэдээллийн хөтөлбөр хүргэлж байна.